За өдөржингийнхээ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр өнөөдөр ийм манай зохиогчтой уулзах цаг хөтөлбөрт нэг тийм нууц ноён гэдэг нь эсрэг нөхрийг оруулах гэж бараг 2 сар хөцөлтлээ л да. Тэгэхээр энэ хүн болвол одоо тав хүн мэдж байгаа их Монголд сүүлийн үед гарсан орчуулгын номнуудаас нэлээд алдарт гарсан улс төрийн эдийн засгийн нэлээд том нөлөө үзүүлсэн ном бий. Энэ бол энэ эдийн засгийн алуурчны намжлал гэдэг Джон Перкинсийн энэ ном. Тэгэхээр энэ ном гарсны дараа ялангуяа Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар за Монголын нөгөө хөгжил дэвшлийн талаар за олон улсын банк санхүүгийн байгууллагуудын явуулдаг бодлогын талаар ялангуяа Монголын нэлээд скетэн боловсралтай өндөр түвшний хэсэг ихэд эргэлздэг болсон. Энэ ном угаасаа гарсан газар болгонд яг тийм эргэлзээ төрүүлж идэг тийм алдартай ном юм билээ л дээ. Тэгээ энэ номыг орчуулсан хүн бол одоо манай боловсруулах энэ бол орчуулагч. Уг нь бол та бол инженер эдийн засгийн мэргэжилтэй юм байлээ тий. Би бол автоматик төлөв механикийн инженер санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн л дээ. Тий. Тэгэхээр би баярлалаа дагаал юу гэхээр ийм номыг эдийн засгийн мэргэжлийн хүн л орчуулахгүй бол зүгээр хүн сонирхол орчуулахгүй мэн гэж ойлгосон байхгүй. Энийг гарсны дараа 2 хүн хямаа ирсэн юм аа. Нэг нь энэ юбил бол 16 17 нэмтлэг гэдэг манер бас яг энэ захиалга өгөөд эдийн засгийн хит миний өчил гэсэн нэрээр ийм шар хавцтай ингээд хийгээд пошоос орчуулсан юм уу? Англиар орчуулсан юм лээ. Яг гарах гэжсэн чи таны гараад төрлөөр ингээд бестселлер болчихгүй. Нөгөөх нь энэ социал демократ намын Ганбаатар. Харин би олж үзсэн. Тий. Ганбаатараас орчуулсан. Гэтэ бас пошоос орчуулсан байл шүү дээ. Тэгээ за одоо яста гаргандаа гэжсэн чи бодролтын нам гараад ирсэн одоо. Би ингээд шатчлаа гэдэг чинь. Тэгээ энэ 3 ном бол яг тухайн үеийн нөхцөл байдал дээр гарцсан байхгүй гарах л хэвээр ном байсан юм л дээ тий. Тэгээ ингээ гараад ирсэн. Тэгээ би энийг орчуулсан үнгээ таныг хайгаад ирсэн. Энэ орж ирсэн л дээ. Тэгэхээр энэ Джон Перкинс гэдэг энэ хүн бол яг энэ эдийн засгийн алуурч нар. Одоо энэ бол юу болсон бэ шүү дээ. Монголд бол хиллэг болсон ба шүү дээ. Эдийн засгийн алуурч гэдэг хүмүүсийн мэддэг болчиход ярьдаг болсон. Томьёол болсон ба шүү дээ тий. Ийм юмар ажиллаж исэн хүн гэдэг ингэдэг юм да. Тэгэхээр та энэ номыг яг орчуулах яг ажил яг хэдэг иргэлсэн бай та. Ер нь бол энэ номыг бол ном өөрөө 2004 онд бол гарсан. Тэгээд хэд хэдэн удаа бол хэвлэгдсэн ном л да. Би 2007 оны бол сүүлчээр энэ номыг анх сонссон. Тэгээд 2008 онд бол би нэг олж аваад орчуулсан. Ер нь орчуулгын хувьд бол би нэлээд дэх нь бол орчуулад бэлдсэн байсан. Тэгээд одоо яг сүүлчийн хэдэн бүлгүүдийн бол яг нэмж орчуулад ингээд гаргахад яг цаг хугацааны хувьд бол би тэр одоо манай нөхдүүдээс арай л урдцсан. Одоо арай л өмнө гаргацсан л хэрэг. Давал дээр 16 17-гийн нэмтлэгийн хэсэг нэг хагас алдарсан. Харин тийм л юм. Хэм Ганбаатар ах бол яг орчуулаад бэлдсэн. Ер нь бол номыг хэлсэн байл л дээ. Орчуулчаад ингээд гаргахгүй яах вэ гэд ингээд байж исэн чинь манай нэг найз над руу ингээд уцтаж хэлсэн л та. Чиний номыг бол энэ номны тухай сонир гарцсан байна гэд. Тэгээ тэр үед бол одоо энэ үндэсний шинэ номын дарга инх сайхан гоолуулаас энэ номыг ер нь Монголын уншигчдад заавал хүргэх ёстой ном байна гэж тэр тухай бол ярьслаг өгсөн байсан. Өөрөө уншицсан. Англиар уншицсан байсан. Тэгээд ягаад ч бидний яг одоо цаг хугацааны юм талаасаа бол яг олон улсууд яг энийг гаргая гэсэн юм л хүсэл эрмэлзэлтэй. Яг тэр үед оюутлын гэр яг батлагдсан байсан шүү дээ. Тий, оюутлын. Яг батлагдаад тэгэл араас нь энэ гарч ирэл. Тэр нэг оюутлын гэрийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол ерөөсөө энийг л гарсан шүү дээ. За ерөөсөө наад бол чи ингэж сүгдэх юм биш шүү. Тэ? Улсын эдийн засгуудыг ингэж юм байна. Тэгээ би уншаад сүлд нь юу гэж утсан гэхээр оройроо нэг юм арга шиг болсон л да. Ленин нэг үг өгдөө шүү дээ. Империализм бол капитализмын сүүлчийн шатмон гэдэг. 17 оны үг шүү дээ, тий. Тэгээд гайхаад байхгүй. Яагаад империализм сүүлчийн шат гэдэг. Энэ нөхөр одоо ингээд капитализм буцаад дэлхийд дахинд ялчлаа, тий. Гэтэл дэлхийн ертөнцийн байж л 200 гаруй тусгаар тогтносон хэвээрээ болж байна. Империализм чинь унлаа. Нөгөө дэлхийн том гүрнүүд улс орнуудыг иргэшээдэг үе байхгүй, зэрэг зэвсгээр дайдаг үе байхгүй гэж бодоод исэн чинь өнөөх нь илүү нарийн бөгөөд далд ажиллагаа болцсон байж. Нөгөө 60-аад онд бичдэг байсан ялангуяа коммунист эдийн засгчид бас бичдэг л байсан. Эдийн засгийн неоколоничлалын бодлого гэдэг чинь цэрэг зэвсэг
юу хүчээр ш бүр аргагүй нөхцөлд хэрэглэнэ. Бусад үед бол наад бол чи эдийн засгийн аргаар колоничлсан шүү. Гэхдээ тэр үед чи нөгөө Аз, Африк, Латин Америкийг үзэл сурталаар бөмбөгддөг байлаа шүү дээ. Ингэж дуусгадаг шүү наад бол чи ингээд. А бид нар Иранд хувьсгал хийхдээ Сингапур, Япон, Тайван гэж хараад хувьсгал хийсэн. Одоо 20 жилийн дараа ингээ харсан чи нөгөө бөмбөгддөг байсан Аз, Африк, Латин Америкийнхаас амар орцсон. Гэтэл тэрийг яаж шийдэх юм бэ гэсэн чи яг энэ ном дээр нууцсан байж байгаа байхгүй. Тий. Энэ Перкинс гэдэг хүн бол өөрөө алуурчин гэсэн тий. Алуурчин, эдийн засгийн алуурчин. Ер нь Джон Перкинс бол Америкийн нэгдсэн улсын иргэн. Тэгээд хөрөнгө оруулалтын Мэйн гэж бол корпорацид ажиллаж байсан. Энэ бол олон улсын валютын сангийн шугаар бол одоо хөгжиж байгаа 3 дахь ертөнцийн орнуудад янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг бас олон ийм компаниудын нэгэлдэ Мэйн гэдэг бол. Тэгээд тэнд бол ахлах эдийн засгч хүртэл бол дэвшиж болоод ажиллахдаа Аз, Латин Америкийн ойролт орнуудын бол олон улсад яг энэ эдийн засгийг эвдэн сүйтгэх, эдийн засгийн бол одоо хэвийн годрлыг алдагдуулах улс орнуудыг бол асар их одоо өрийн дарамтанд их энэ үйл ажиллагааны гэрч болсон юм л да. Тэгэд өөрийнхөө энэ одоо тулсан амьдрал, өөрийнхөө дотор нь оролцож байсан энэ төслүүдийн тухай тэрэн дээр бол ийм бодиттой баримтууд дээр түшиглээд энэ номыг бол гаргасан. Тэр нь ямар нөлөө үзүүлсэн вэ? Нарийн бичсэн. Манайд бол энэ номыг гаргах гэж 2 3 удаа оролцсон байлаа шүү. Ер нь бол энэ номыг бол 4 удаа бол өөрөө бичиж эхэлсэн. Гэхдээ тэрэн дотор янз бүрийн бол одоо улс төрийн нөхцөл байдал, янз бүрийн бол байдлаар манайд дарамт шахалтууд ирж ирсэн. Зарим нь бол одоо та энэ номоо бол одоо бичихгүй байвал тодорхой өндөр цалинтай ажилд бол өшөө таныг бол дэвшүүлж болж байна. Янз бүрийн байдлаар шахалт дарамт ирсэн. Тэгэхэд энэ гол нь хоошин тавьсаж явсаар байж байгаад 2001 оны 9 сарын 11-ний үйл явдлын дараа бол энэ хүн өөрөө энэ номыг бичиж гаргахгүй бол энэ дэлхийн ертөнц бол ер нь манай дэлхий бол өөрийнхөө суурил руугаа явж байгаа юм байна л гэдэг юм дүгнэлтээс. Тийм учраас бол энэ бол Америкийн иргэнийхээ хувьд энэ бол капитализмын сүүлчийн шат болсон одоо империализм бол үнэхээр энэ бол хүн төрлөختөн устгах ийм хэмжээнд ирчээд байна гэдгийг хүн сайн ойлгосны үндсэн дээрээс ер нь энэ тухай хүмүүст хүргэе. Ягаад бол энэ мэдээллүүдийг элдв янзын бол одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гардаг энэ элдв янзын хоосон жилчээ өнөдөр дандаа халахалж явдаг. Хүмүүс энийг бол мэддэггүй. Хүмүүс ердөөсөө энэ телевизэр бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өгж байгаа юмыг л энийг л үнэн гэж боддог. Энэ хэдэн Dow Jones, S&P индекс за нөгөө нэг инфляцийн төвшин хөгжлийн дотоодын бүтээгдэхүүн 1 хонд оногдох юу энэ гэх ердөө нэг хэдэн тийм тонтол бид яваад идэв билээ ш. Тий. За яг ингээд уушгаас цаана болстой өндөө өөр хаос болоод бүр ингээд сүрээд тусц байдаг юм бэл. Тэр тухайд бол энэ ном байгаа. Ер нь тэгэд энэ номны гол одоо санаа энэ хүмүүст хүргэх гээд байгаа гол юм болох гэдэг ер нь эдийн засгийг бол ямар нэгэн тухайн тусгаар тогтносон улсыг бол өчигдөр хэллээ. Дээхэн үед бол ямар нэгэн цэрэг зэвсгийн хүчээр эзэлж явдаг байсан бол одоо тэрийг бол илүү нарийн далд аргаар, илүү хорлонтой аргаар тэр ард түмнийг хизээч мултарч гарахгүй тийм мөнхийн өрийн дөнгөнд хийх ийм зорилготой үндэстэн дамсан корпорациудад олон улсуудад байрлалтай том гам одоо сан банкуд тэгээд зарим бол засгийн газруудын дэмжлэгтэйгээр энэ үйлчилгээ хийж ирсэн юм юм байна. Одоо бол бид нар ингээд тэртээ дөрвөө хүмүүс бол одоогоор мэдж байгаа дэлхий дахин бол маш их тогтворгүй байдалтай энэ тэнд бол одоо хувьсгал тэмцэл бослогнууд гараад энэ бүгдийн бол цаад учир шалтгаан бол нэг тэрийг бол юу ч өөр үгээр одоо халахлах гэж тэрний бол одоо явал болж байгаа үйл явдлыг өөр халахлаж оролцсон. Тэрний бол мөн чанарт нь хамгийн цаатлынхан ухт нь энэ л байж байгаа ч гэдэг. Ийм л үйл явдал. Тийм байна. Энээс хойш их ч олон юм тодорхой болж байна. За энэ юунууд манай хүмүүс Латин Америкт их мундаг ажилласан юм байна лээ. Сауди Араби те ямар улсууд ирсэн. Индонез, Панам, Эквадор, одоо Саудын Араби энэ төрлийн ер нь тийм 90 зууны том бол төслүүд манай бол дэлхийн өөрийг нь одоогийн байж байгаа нүүр царайг хувирах гэд одоо тодорхой бол одоо үүрэг гүйцэтгсэн энэ том төслүүдэд оролцож байсан. Энэ тэгээд тэр хүнийг бол өөрийнх нь бол энэ номон дээр бичсэн улаан цайн бол одоо ийм буруу хүн төрлөختний эсрэг, тухайн ард түмний эсрэг, тухайн тэр улс орны бол эдийн засгийн эсрэг ийм үйл ажиллагаануудыг өөр халахулж янз бүрийн бол одоо чинь хөгжил цэцгэлтийг авчрахыг амласан одоо тодорхой
тусламжийн зээлийн төслүүдийг тэр төргөө бид Том нар бүтээн байгуулалтын төслүүд тий. Бид нар тэр төргөө тэрийг бол энэ сүүлийн 20 жил бол бид нар хүн бүхэн харж байгаа шүү дээ. Хараад хахад Панамын сувг за тэр Сауди Арабын тэр нефтийн замхгууд тий. Тэгээд л гой юмнууд явж байна л да. Тэгээд ингээ амьдрал өөрчлөгчсөн. Гэтэ манер ингээд яг явахаар нөгөө хоёр өөр ертөнц харагдаад байдаг. Баячууд насцсан гоё ертөнц. Ядуусын ертөнц тий. А дэлхийн нийт харахаараа тэр ус тэгж өгч чинь энэ ус ингэж өгч чинь гэж бүгд хараад байдаг. Зүгээр гайхалтай. Энэ чинь цаана юу байгаа даа. Энэ төсөл хөтөлбөрүүдийг ашиггүй байсан ч гэсэн толгож хүлээлгдэг. Дараа нь энэ том бүтээн байгуулалтыг иргэд хүмүүс харчаад ямар вэ байшинтай юутай болчих гээд бүгд хамраа хүлийн зөвшөөрдөг. Тэгээ хянах гэж оролцсныг устгачаад байгаа тийм. Одоо бол ер нь хүн бүхэн одоо бас тодорхой бас мэдээлэлтэй болоод хүмүүс ойлгодог болчихсон. Ер нь бол олон улсын валютын сан дэлхийн банкнуудаас бол энэ буруу хөгжилтэй тэд нар бол бидний 3 дахь ертөнцийн орн гэж нэрлэдэг шүү дээ. Энд явж байгаа энэ үйл явдал бол ганцхан бидний манай ард түмнүүдийн энэ нугас болоод байгаа юм биш. Энэ гадна талаас маш хүчтэй нөлөөлөл байна. Жид дөрөв хэллээ. Үнэхээр биднэрт бол энэ бүх бодлогуудыг тулгын хүлээлгдэг. Энэ бодлого чинь өөрөө бол тодорхой нэртэй хаягдсан ш. Энийг бол Вашингтоны консенсус гэж нэрлэдэг. Вашингтоны бол зөвшил. Тэрэн дээр тодорхой бол ардан бодлого байж байгаа байхгүй. Ямар ч улсуудад тулгын хүлээлгэж явах хэрэгтэй. Энэ бол төрийн өмчүүдийг говьжил. Тэ? Одоо эдийн засгийг либералчил. Төрийн бүх зохицуултыг үгүй тэн дотор эмх самраагүй байдлыг бий болгох. Гадаад худалдааг либералчил. Дотоодын бол одоо үндэсний үйлдвэрлэгч нарыг хамгаалж исэн бүх бодлого тарифын бодлогуудыг устгах. Бүх үе таалгаа бол үндэсний давсан энэ корпорациудад чөлөөтэй нээж өг. Хамгийн гол нь бас хүн ардынхаа болоод чиглэсэн энэ нийгмийн одоо чанартай юм төслүүдийг бүгдийг нь хомж дандаа төсвийн бол одоо сахилга бат гэдэг нэрийн доор өрдөөсөө дандаа хүн амыг ядууралд болох ийм бодлогуудыг зориуд хийж ирж байна. Одоо манайд бол гомон галзуу манайх бол үнэхээр одоо үнэхээр заримдаа бол бодож явах харамсмаар манай улсууд үнэхээр заримдаа баахан л морь унсан толгойг улсууд л гүйлдэг тавхилдаад ах шиг санагддаг баг. Энэ улс орн хаашаа явж байна. Өнөөдөр бол хүмүүс зарим хүмүүс ярьж болно та одоо олон байшин барьж энэ бүх байшин хагчаад байна. Өндөр байшинтай болчиход байна. Энэ одоо ингээд дүгжрээ гэдэг утаа гэдэг бол хөгжлийн бас нэг сөрөг талч шиг нэрэд байгаа баг. Энэ бүгдээрээ эн чинь бүгдээрээ зээлийн мөнгөн дээр л тогтож байгаа шүү дээ. Маргааш зээл олохгүй байдаг гэж зээлээ буцаагаад эргүүлээд татгатал Монгол бол үнэхээр сүйрлийн хар хангалуул нисэн шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй. Энэ бол хөгжил цэцэглэл биш. Манай хүн амын 50 орчим хувь нь бол ядуу дорой амьдарч байна. Хүн ам бол өдрөөс өдрөд ирэх тутам дундад давхраг бол байхгүй. Ядуусын игнэрөө шилжиж байна. Манай бол хэд баячууд нийгмийн бол одоо чинь бүх одоо баялагийг цөлмж байна. Энийг хүмүүс бүхэн харж байгаа шүү дээ. Энэ бол анзаардаг хүн байна. Бүр ингээд гайхаад уржигтэр төрөчн 7 хоногт би ингээд интернет хараа сууж исэн чинь ган уйгийн сангийн нийтээс сочирч байна л да. 100-аас 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай хүн Монголын нийт хадгалах эзэмшигтэй 0.1% байт юм байна. Тэр 0.1% Монголын нийт хадгаламжийн 48% ингээд бацж штэ. Түүгээр халчихгүй. Тийм л. Энэ чинь баялагын хөрөлт юу гэсэн үг вэ? Одоо бол манай нийгэмд бол энэ тэгш бус энэ байдал бол үнэхээр газар аваад байгаа байхгүй. Тэгээд тэр баяжаад байгаа улсууд нь болох дээр чинь биднээс ондоо бол дөрвөн гартай, дөрвөн хөлтэй ч юм уу. Эсвэл тэднэрээс сод ухаантай тэд нар хизээч ундч хэвтдэггүй байнгын ажиллаж идэг. Тийм учраас бол тэд нар тийм хөрөнгөний тийм байхгүй шүү дээ. Тэд нар бол ян хизээч ундч хэвтдэггүй байнгын ажиллаж идэг. Тийм учраас бол тэд нар тийм хөрөнгөний тийм байхгүй шүү дээ. Тэд нар бол янз бүрийн болов арга замаар, арга зайлаар энэ бүх юмнуудыг үндсэндээ бол завшсан л юм л болсон байхгүй. Магадгүй тэр нэг төсөл хөтөлбөрүүд байгаа шүү дээ. Вашингтоны консенсус. За энэ хэрэгжүүлсний төлөө яах ёстой гэхээр тэд дандаа боломжлж чаддаг юм шиг байна тийм. Ховчил гээл хавтгаарсан ховчлтын үнгүүд л асар хэмжээнд их хэмжээнд өрнө. Жог хөрөнгөлтөй навна. Тэгээ хэдэн жилийн дараа босоход 10 20 дахин өссөн хөрөнгөтэй болоод байдаг. Тэгээ соддог гэхэд би бүр тэгж асууж ирсэн. Зэрэг асууж байгаа. Та бүхэн бол хөрөнгөний бүртгэлийн асуудал яриад байна тийм. Хэдэн зуун жил капиталист ертөнцид явсан. Тэгээ та нар ядуусан хөрөнгөний бүртгэх тухай асуудал ярьж. Монголд арай ондоо шүү дээ. Яг бол хатуу бүртгэлийн системээс задарсан. Одоо бид нар баячуудынхаа хөрөнгөний бүртгэх асуудлыг ярьж байна гэсэн чинь. Энийг хэлсэн л дээ. Тэгээ ер нь гэхдээ ийм ажиллагаа ер зогсоож болохгүй шүү гэлтэй гэсэн.
Хоёрдугаарт манай дээр үе нэг эсэргүүцэл гардаг шүү дээ. Жишээлбэл нэг Монгол ог дээр хэлэгч байхдаа Жолонбат. Ер нь олон улсын валютын санта сангүй бид нар явна шүү дээ. Тэд нар ер нь яах ш бид нар тэнийг тулгаад байдаг. Гэх мэтийн асуудал заримдаа гарч ирдэг. Гэхдээ л тэгэл байхгүй болчихдог байхгүй. Энийг бол ердөөсөө хэрэгжүүлэхгүй байхын аргагүй юм байдалд бол эрх баригчдыг бол түлхдэг. Ер нь эрх баригчдыг бол ер нь Монголын 2,800,000 хүнтэй бол ярьж тохирохоосоо 2-3 хүнтэй л эрх баригчдыг л өөрийн гартаа хийдэг. Магадгүй ноёлын гарагны гортойн хатал болох юм байна тийм байхгүй. Тэгэхээр энийг бол хүмүүс авч уншаад ер нь энэ бол одоогийн байгаа байдлаа бол эргсүүлж бодоосэй гэсэн ийм үднэс л би нэг орчвол хүмүүст хүргийг шийдсэн хэрэг шүү. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Энэ ихтэй энэ дэлхийн бусад орнууд бол бүгдийн нь л бас яг ийм үзэгдэл үүсгэсэн л гэж сонсон. Тий, ер нь бол одоо дэлхийн ердөөсөө цөөхөн хэдхэн улсаас бусд нь бол үндсэндээ хямрал, суйрлын бол ангалын ирмэгдээр л очиж байгаа байхгүй. Тийм ээ. 30 гаруй хил дээр очивол саяхан нэг сонин юм хэлэхэд бол саяхан 4 сарын 3-ны өдөр бол олон улсын валютын сангийн захирал Францын эдийн засгч Доминик Строскан гэж бол захирлна гэдэг чтэй. Тэр хүн бол Дэлхийн банктай нийлж хийдэг одоо Вашингтон саяхан хийсэн жил бүрийн уулзалтын хуралдааны бол эхлэлээр бол бүр том шууган тарьсан мэдээлэл хэлээ л дээ. Тэр хүний бол мэдээллийг ерөнхийдөө товчхон утга санааг нь хэлдэг юм бол ер нь 2008 оны энэ том дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас өмнө бол бид нар эдийн засгийг бид нар ойлгодог, бид нар эдийн засгийг бол удирдах залж чадна гэж бодож ирсэн байна. Одоо бол тийм байхгүй юм байна нөхдөд. Одоо либерал эдийн засаг гэж юм байдгүй юм байна. Одоо бол энийг хэрв хурдан даруйхан засахгүй бол дэлхийн болвол дэлхийд дахин тэр чигээр манай энэ бөмбөрцгийн бүх улсууд бол эдийн засаг нийгэм улс төрийн бол маш гүн гүнзгийнхаа одоо хямралын хэрмэг дээр зогсож байна. Энийг болио гэсэн ийм хямрал гэж байгаа юм бол ерөөсө дохиол хэлсэн байж таарах нэ. Энэ бол зүгээр сая өндөлөд хөрөнгөний хямрал гэдэг дэлхийд ингэж байгаа л сая бол баг хүчээр шахах зогсоолоо ш. Асар хэмжээний эмисийг аль зайллаг өгөөл тий. Ер нь бол 2008 оны бол энэ хямрал бол дөнгөж эхэлсэн одоо явж байгаа шүү дээ. Тэрийг бол зүгээр тодорхой цаг хугацааны бол хувьд хойшлуулсан болохоос ш тэрний одоо учир шалтгааныг нь гаргаж ирээгүй тэрийг яаж засах бол арга замаа бол тодорхойлгож тэгээс чи бол одоо мэдж байгаа сая Давосын бол том уулзалтууд боллоо тэгэл G20 бол дэлхийн том эдийн засгтай улсууд бол цуглаад биднээс гарч байгаа ямар нэгэн бол одоо хүн ардад мэдэгдэхээр тийм дөрвтэй үр дүн гарч бидний хатах байхгүй. БРИКС хүртэл өнгөрсөн дагаад ярьж шүү дээ. Тусгаарлах гэж үзэж байгаа байхгүй. Тэ? Хоорондын валютуудаа бид нар өгтөө өөрийнхөө валютаар зээлэг өгдөг бол долларын юунаас амгиж ирээ тэгжээж энэ дэлхийг хамарсан томоохон эдийн засгийн хямралаас жоохон зайлах арга тал байж магадгүй юм гэсэн байдлаар хичээл би ойлгож байгаа байхгүй. Яг тэгж хэлж байгаа тийм. Ер нь бол одоо доллар бол өнөөдрийг хүртэл одоо ч гэсэн өнөөдрийн ер нь дэлхийн сорын ганцхан бол нөөцийн валют гэдэг. 1944 оны хавар Америкийн нэгдсэн улсын одоо Нью Хэмпшир бол мужийн Бреттон Вудын хэлцээр гэж байдаг байхгүй. Тэрэн дээр бол 1944 он гэдэг бол 2 дугаар дайны дуусахын 1 жилийн өмнө гэсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол ер нь 2 дугаар дайны дараа дэлхийд дахин яаж хувааж авах улсууд энэ том капиталист том гүрнүүд тэрний дараах бол одоо санхүүгийн бодлого ямар байх вэ гэдгийг тодорхойлсон энэ том уулзалт болсон. Тэрэн дээр бол улсын улсын валютын сан дэлхийн банк гэсэн ийм бол олон улсын ийм даяар том байгууллагуудыг анх үүсгэн байгуулсан төгтөн штэ. Тэдний явуулж исэн бодлого бол ийм үр дүнд төрөгчлээ гэсэн. Ийм л одоо санаа шүү дээ. Их эртний холбоотой гэдэг тийм. Би одоо социализм үед ярьдаг л байсан. Москвад найтахт Монгол Улаанбаатар танаад төрдөг гэл. Москвад онгоход Болгарын Софид амдандаа авдаг гэсэн. Эсрэг хэлэлцүүлэгтэй тийм ярьдаг байсан. Тэгээ 2008 оны хямрал бол жишээл Монголд ямар ч үүсэх нөхцөлгүй байхад Нью-Йоркт тэр өдөр хөрөнгөний асуудал ирэхэд энд баахан хямрал үүсэл банкуд дампуурал тий байж байгаа л гинт 3 сарын дотор 900 тэрбум төгрөг татаал эдийн засгийн зүгээр цус хэрэгжих гэж ингээд зүг атахад нийт мөнгөнийх нь цусны талын авчгаа шоконд ордог юм байгаас тий. Тэгээд л ингээд валютыг хэлээл олон улсын валютын сан эрчимжээд л баахан зүйл төслөд болоод авцсан байна. Тэгэд би яг энийг уншиж ирсэн. Ястаа энэ оройроо орж ин да гэж утсан байхгүй. Тэгээд нөгөө монетаризм чи юу вэ гэдээ эргээд буцаал харсан.
яг л Фридманы хэлжсэн 29 оны Америкийн санхүүгийн хямралын төлөвлөгөөг Монголд яг тэр үед хийгээд хэдэн мянган аж ахуйн нэгжийг судалгал ингэ ажилласан л да. Ер нь бол Монгол төгрөг бол яг ингээд тусдаа бие даасан мөнгөнд нэмэгдэх бол биш шүү дээ. Монгол мөнгөнд нэмэгдэхийг бол Америк доллартай бол маш хатуу үйдсэн байдаг. Хэрвээ Монгол банкны валютын нөөц бол багасдаг юм бол бид нар угаасаа тэдний өмнө хүлээсэн өөр хариуцлагын дагуу дотоодод байж байгаа дотоодын ямар ч хэрэгцээ болсон хамаагүй энэ Монгол төгрөгийг бол татгаас өрөхгүй байдалд орчиж байгаа. Өөрөөр долларын юг ханшиг тэрийг бол 100% бол одоо баталгаатай гэж бол ярьдаг. Нэг currency board гэж тийм одоо мөнгө нэмэх тийм тусгай дэглэм байна. Тэр бол нийт мэдэхгүй нийт мэддэг. Тийм дээр засгийн газрын currency board гэж бүр юм нэртэй. Тэгэхээр үндсэндээ бол манай улс хичнээн одоо чинь баялгаа зараад хичнээн бид нар хөгжил цэцгэлтийг бол хүн бүхэн одоо мөрөөдөж байгаа ч гэсэн манай мөнгөнд нэмэхт бол манай мөнгөнд нэмэхт гэдэг бол хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ бол бидний манай Монголын нутаг дэвсгэр дээр бол одоо бий болгож байгаа бүх баялаг одоо ухарж олборлож байгаа бүх баялагийг илэрхийлж байгаа энэ мөнгө маань өөрөө бол гадна талаас маш хүчтэй нөлөөтэй гэж байна. Тийм учраас бол гадна талаас тодорхой бодлого явуулаад Монголын мөнгөнд нэмэх дээр нь дамжуулаад Монголын баялагийг өнгөрүүлэх ийм бол арга зам бол нээлттэй байж байгаа. Хуучин манд алтан баталгаа тантраас нь тэр байхгүй бол ерөөсөө хөвгч байлитгэл тий. Тэр ерөөсөө энэ дэлхийн бүх орнууд чинь доллартай очиж өөрийнхөө үндэсний мөнгөний нэмэгдэх ханшиг үе чаяал доллар хөдлөхөд савлж яадаг болчихдог учраас баг хараат байдлаар бол тэгэл хөвчсөн юм шиг харагдаад байгаа. Тий. Тэгэхээр би түрүү бол ярьсан шүү дээ. Бреттон Вудын хэлэлцээрээс гэсэн. Тэр Бреттон Вудын хэлэлцээрээр анх бол гарахдаа долларыг бол алтан баталгаатай гаргасан байна. Тэгээд 1971 оны 8 сарын 15-нд бол Ричард Никсон бол долларын алтан баталгааг цугласан шүү дээ. Тэрнээс хойш доллар бол ямар ч баталгаа байхгүй зөвхөн Америкийн эдийн засгаар баталгааж байна. Долларын бол одоо чинь ямар нэгэн одоо хэвлэж эмээс гаргаж бол одоо эдийн засаг дэлхийн эдийн засагт нийлүүлэх энэ юм бол ямар нэгэн ямар хязгаарлах хоригсаж болсон. Хоригсаадаг. Хичнэнийг л бол хичнэнийг. Тохойд би тооцоо хийж хахад жишээлбэл манай Монгол банкнаас эмээс хийж гаргасан мөнгө манай бодит эдийн засгаас 2 дахин өндөр байсан л да. Тэгээ тухайд ямар юм анхааруулсан гэхээр за бодит эдийн засаг чи яг ийм хэмжээтэй байна. Далд эдийн засаг чи яг 100% ийм хэмжээтэй байна. Гэтэл энэ далд эдийн засаг бодит эдийн засгаас шинжлэж амьдарч байна. Яг нь цөөн хүний эрх шиг устдын нөлөөлөлөөр тий. Хэрэв бодит эдийн засаг чи онох юм бол энэ хөөсөрсөн эдийн засаг чи унаад яг 98 оны Азийн хямдлууд ингэ сүрхнэ. Асуудал чи юм байна гэсэн. Тэгээ ганцхан Монгол тийм эдийн байх гэсэн бас л бүдүүлгэн л байгаа байхгүй. Дэлхийн нийт бол тэр тийм л юм байна шүү дээ. Ялангуяа Америк доллар бол Америк долларыг харин би дахиад хэлэхэд бол Америк доллар дэлхийн цорын ганцхан тэр Бреттон Вудын хэлэлцээрээс хойш дэлхийн 2 дугаар дайнаас хойш бол дэлхийн цорын ганцхан нөөцийн валют. Дэлхий дээр хийж байгаа бүх 8 бүх хэлэлцлүүд зөвхөн Америк доллараар хийгддэг. Тэгтээ зэрэг чинь Америк доллараар хийгддэг юм бол Америкийн энэ долларыг гаргаж байгаа Америкийн нөөцийн санг бол бид нар сая түрүү ярьлаа шүү дээ. Энэ бол алтан баталгаатай байсныг нь 1971 онд бол цуцлаад одоо бол зөвхөн бол Америкийн эдийн засаг төсвийн чадхаар бол баталгааждаг гэдэг нэрлэлдэг боловч энэ одоо бас л хэрэгэлзээтэй байдал болчиход байна шүү дээ. Би яг энийг бол би судлаач хүний хувьд бол нэг зөвхөн нэг өсрөөс биш энийг олон хэдэн 10 100 их өсрүүд энийг бол батлана л та. Тэгэхээр за энэ номоос гадна би нэг дараагийн номыг үзүүлэх гэдэг юм бол би бол энэ Уильям Энгдалын Сүйрлийн өрөөд гэдэг энэ ном байна шүү дээ. Би таны энэ номыг бүр энэс хэд хил ажил тогтолтой ном гэж боддгийг. Та ч өрөөд гэж хэлж ирсэн тийм. Жишээлбэл ганцхан юуг л үзэхэд ишил аваад үзэхэд Кишинжер гэсэн үг шүү дээ. Нэг тэр хян гэдэг бол бүс нутгийг л бид нар хянаж чадна. Хэрвээ бид нар хүнсийг хянах юм бол дэлхийд ихнийг хянаж чадна гэх тийм. Өөрөөр хэлбэл 60-аад онд Америкийн хүнсний дэлхийг колоничлох бодлого энэ яг тавьж байгаа. Гэтэл энэ номыг ярьдаг шүү дээ. Нэг масоны клуб, ромын клуб, за юуны саны мэрэгдийн нийгэмлэг гэж байдаг. Домг шиг юмнууд их байдаг тийм. Тэгээд нэг янз бүрийн синдикатууд, зараас өрөөсүүд гэдэг ингээд тэр байдаг. Гэтэл тэрийг бичдэг хүмүүс бол заримдаа тойрогдуулах гэж байгаа юм шиг ингээд тал баталгаатай. Гэтэл энэ Уильям Энгдал гэдэг энэ хүн бол бүр даяарчлалын судалгааны төв, албан ёсны судалгааны төв баримтаа тийм. Энэ бол эрдэмтэн судлаач хүн. Энэ бол Америкийн эрдэмтэн Уильям Энгдалын одоо сүрлийн өрөөд гэдэг энэ ном бол энэ хүний бол сүүлийн нэг 10-аад жил энэ судалгааны бол одоо бүтээл юм байна. Энэний өмнө бол
Америк, Британийн газрын тосны бодлого буюу 100 жилийн дан гэдэг юм нэгдүгээр бүтэн байдаг. Гэхдээ энэ номыг бол би авч орчуулсны гол нь болохтой зэрэг бол энэ Монголын хүн бүхний айл гэр бүхний амьдралд бол нөлөөлж байгаа нэг юм ба. Энэ бол бидний өдөр тутмын хүнс эмийн бүтээгдэхүүн ба. Одоо бид хоёр бол мэдж байгаа 20 жилийн өмнө бол биднэрт одоо хэрэгжилж байсан хүнснүүд зөвхөн нэр нь үлдсэн болохоос ш. Тэрний амд өндөр нь үлдсэн болохоос ш. Тэрний доторх бол гений өөрчлөлт найрлага нь 100% шал өөр юм болсон байна. Тийм учраас бол одоо манайд сүүлийн үедэд янз бүрийн урд нь байгаагүй өвчин хүнсэндээ хавтгаа боллоо шүү дээ. Тэгж байна. Хүмүүсийн бол маш хүчтэй таргал бол одоо урд өмнө байгаагүй бол харшлууд тий. Одоо чихрийн шижин өвчин одоо хорт хавдар бол үнэхэр залуужлаа шүү дээ. Тэгэхээр энэ номныг бол уншаад одоо уншигчдад хэлэхэд энэ ном бол бидний өдөр тутмын хүнс Монгол үндэстний оршин тогтнохын үндсийн үндэс хүнсний аюулгүй байдал үнэхээр одоо их ноцтой байдалд орчод байна шүү гэдэг л энэ л одоо санааг л хүмүүст хүргэх гэж л би анх энэ номыг уншихдаа таны савар уншихдаа нөгөө сүнсний аюулгүй байдал гэж маань нэг хэсэг яриад шүү дээ. За ядаж энийг нь ойлгоод байгаад уншсан чинь юу манай юм ярьж байгаа бүрс дүүр хачин ондоо төвшөлөрсөн юм билээ. Манай энд ирж байгаа зөвхөн эрүүл ахуйн зүгээр савлал, боодлол, дээвэрлэл, хадгалалт, хандгалалт хугацаа. Тий. Бүр 4 5 дугаар зэргийн ач холбогдолтой юмнуудыг л яриад байгаа. Тэрийг зориулаад тэгээд өнгөрсөн жил ихтэл одоо чинь хүнсний аюулгүй байдлын жил гэж би бас судлаач хүний хувьд бол ер нь төр засгаас явуулж байгаа бодлогоодыг нэлээд үзлээ л дээ. Тэгэхэд бол үнэхээр манай хүмүүст бол үнэхээр мэдээлэл үнэхээр дутагдaltaй байна. Тэднийг бол би үндсэндээ төрөгдөж явж ил гэж л гэдэг. Одоо чинь төөрн манан донд л явж байгаа гэдэг бүрдэн төрөгдөл ажил хийгээд байгаа шиг мөртлөө тэр нь бол шал өөр төвшөнд очсон юмыг дэлгэр олж гарч байгаа. Хийргээд тий. Одоо жишээлбэл ингэж л л дээ. Жишээл 60 70 донд жишээлбэл 349 за нэг хямралтай байгаа дайнд ажинтай орнууд Америкийн тусламжийн хүнсний хөтөлбөрүүд асар их хэрэгжиж байна. Тэр үед эдгээр жишээлбэл яг энэ гений өөрчлөлтөд бүх бүтээгдэхүүнийг тусалсан байна шүү дээ. Дэлхийн дахин дээр. Яг л өнгө хүч юм чи яах юм. Тий. Бүгд тэр нөгөөдх нь авсан эдсэн. За дараа нь үр дүн яасан. Зарим нэгэн гайхаад бүр ингээд ухаан алдмаадаг үлдээд гарчиж байгаа. Энэ тусламж хөтөлбөрөд хамгийн их тархсан Африк, Латин Америк, за одоо зүүн Азийн орнууд, яг дайнтайс орнууд. Одоо дохын юу нь бол хамгийн өндөр түвшинд тархалт нь. Тэ. Би бүр тэгээ сүултээ бүр айгаад өөртөө ихтгэл болж байгаа юм бол тэгж ярих юм бол бид нар коммунист ертөнцөөсөн тий. Энэ Америкийн хүнсний валер бодлогоос хол хийсэн юм да. Бид нар найдвартай гэсэн. Чи тэр бид бол асар их байгалийн натуралыг хэрэгжилж байсан. Одоогийн шиг бол бид нар гений өөрчлөлтөнд хүнсний бүтээгдэхүүнийг өдөр болгон бидэрт хэлж өгөхгүй гэж байна. Хинч та нар ийм аюултай юм мэдж байна гэдгийг хэлж. Тийм учраас би уншигчтай ингээд хэлэхэд ер нь одоо та бүхэн бол хөргөчөө ингээд онгойлгоод үз. Ер нь миний бодож байгаагаар одоо Монголын жирийн нэг айлын бол хөргөчөнд нь байж байгаа гэртээ худалдаад авцсан байж байгаа дэлгүүр хоршоонд байж байгаа хүнсний бүтээгдэхүүн 90% нь гений өөрчлөлтөнд хүнсний бүтээгдэхүүнүүд болсон. Гений өөрчлөлт. Ер нь гений өөрчлөлтөнд хүнсний бүтээгдэхүүнүүд чинь юу гэсэн үг юм бэхээр биологийн шал өөр төрөл зүйлүүдийг хооронд нь хүчээр релиздүүлж байгаа. Ирлиз юм. Тийм. Дээр үед бол монголчууд бол мэднэ штэ. Ирлиз одоо жишээ нь хайнгийн шартай одоо үр төлөөгдгөө бол мэд. Ортон болоод бол тий. Тэгвэл зэрэг бол эндээс хүн бүхэн энийг ойлгож ухаарах бид нар өөрснөө энэ аяллаас бид нар зайлсхийхгүй бол өөр бол биднийг аврагч тий биднийг хамгаалах ийм хүч байхгүй мэн санаа зовх хүмүүс алга байна. Нэг маш баттай маш сайн ойлгож авах хэрэгтэй. Хүмүүс алга байна. Нэг маш баттай маш сайн ойлгож авах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл энэ анхных ингэж хэлсэн том корпорациуд том төслүүд аваад тэгээ энэ Америкийн том корпорациудыг сонин бүтцтэй юм байна шүү дээ. Нэг зөвлөх гээд хувьцааны тодорхой үеийг нэг хүнд өгчдөг. Нөгөө Киссинжер, нөгөө Бжезинский, нөгөө нэг дэлхийн сууд салтан хүн байж дээ. Тэгээд л яг асуудал орлоо сонгуульд сонгуульчсан талны яллаа нөгөө хүмүүс нь ороод хүнсний бодлого бүх юм хийчдэг. Тэрэн гот яаж юм хэрэг гений өөрчлөлтөө ийм хүнсний бүтээгдэхүүн бол ямар ч хориг саадаггүй дэлхийн нийтэд ярьж цацагдчих дээ. Тэндээс асар их хэмжээний ашиг олно. Тэ? Тэгэд унлаа яачдаг. Гэтэл тэрийг хэлж байгаа нь Киссинжер тэр шин. Америкчуудаа бид нар дэлхийг барих гэж байна тий. Тэгэхээр нефтээр зөвхөн бүс нутгийг хүнсээр дэлхийг барих шүү. Энэ хөтөлбөрөөр дэмжээ асар их хэмжээний хүч чармаал тавиад богино хугацаанд асар их хэмжээний
дэлхийн техник одоо хамарцсан. Одоо бол 2011 он гэхэд үндсэндээ бол бүх зүйл галтанд байгаа л юм шиг байна л да тий. Гэтэл бид нар тэрийг мэдэхгүй. Жишээлбэл наазах нь тэр Е гэсэн юутай хүнсний нэмэгдэлтэй тий. Юм бүтээгдэхүүн нэгс асрыг орж ирдэг байл тий. Бүдэг баддаг сураг сонсогддог шүү дээ. Германд Е-тэй юм хэрэгэлдэг шүү. Манад энэ Е-тэй орж ирээд энэ шүү гэл тий. Одоо ямар өчтэй бүү мэд. Нэр болдгоо л гинлэгээ яриад өгчээсэн шүү дээ. Одоо бол ердөөсөө Монголын одоо нийгэм байж байгаа энэ олон өвчний хавтгайрал одоо тэгээ манай сүүлийн үед бол төрж байгаа хүүхдүүд бол янз бүрийн бол төрөлхийн гажигчтай их төрж шүү дээ. Төрөлхийн амьдрах чадвар бол сул дорой ийм хүүхдүүд төрж. Энэ бол ердөөсөө өдөр тутмын та нар өөрснөө мэдэхгүй идээд хэрэглээд байгаа энэ генийн хөрчтэй хүнсний бүтээгдэхүүн тэгээ дээр нэмээд бас нэг том одоо асуудал энэ бол хүнсний химийн асуудал гэсэн. Одоо саяхан бол манай улсууд бас телевизээр бол ярьж байгаа чипс төмсний чипсийг бол хүнсний үйлдвэрт хийдэг юм байна. Энийг химийн үйлдвэрт хийдэг юм байна гэдгийг манай саяхан бол олж сонссон байл л да. Гэхдээ энэ бол бас орооч гэсэн бол бас олж сонссон нь бол бас хэрэгтэй олзуурах шаа гэл да. Тийм учраас энэ бол үнэхээр аюулын гаранг дэлтгэр ийм төвшөнд очсон манай үндэстний хувьд заяанд үнэхээр аюул хийж байгаа. Аюул одоо занал хийж байгаа бол маш их ноцтой асуудал юм шүү гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй юм. Хүн бүхэн энийг номыг уншаад ойлгочтой юм бол энэ хүнс ер нь гений өрчтөн хүнсний бүтээгдэхүүн юу юм? Энийг хэн ямар зорилгоор яаж ямар одоо арга замаар би бол арга бачаар гэж хэлэх гэж байна те. Энийг бол бидэнд нэвтрүүлээд байгаа юм. Гэдгийг хүн олж харсны дараа өөрийгөө гэр орныхныгаа гамаатан садан тэм тэ найз нөхдөдөө энэнийг энэс болгоомжлох энийг авч хэрэглэхгүй байх. Ийм бол одоо нөхцөл бүрднэ гэж би найдаж байна. Бүр харин шинж нь уншаад байх цаана бүр ийм фон яваад байгаа. 3 дахь орнууд тий? Одоо яг түрүү хэлсэн шүү дээ. Томьёолоор 3 дахь чиглэл. Энэ орнууд байгаа хүн ам өсөлтийг хязгаарлах тий? Цаашдынхаа эдийн засгийн боломжийг хязгаарлах. Нөгөө нэг дэлхийн нөөц баялагын хуваарлтан дээр эдгээр хүч чадлыг сулруулахын тулд баг эн чинь дайны хэмжээнд аваач тавьсан тий? Хөтөлбөрүүд яваад шүү дээ. За нэгдүгээр үеийн бүгдээрээ хийдлээ. Хоёрдугаар үеийн яхад дархлаагүй хүмүүс гарч ирнэ. Тэрний үгээр бараг л дох юм аашаа тий. Жишээлбэл би зарим энийг уншчаад зарим нэг шруулждаг уншиж байгаа ч гэдэг чинь дэлхийн нийтэд хүн тусдаг байсан түүхэнд очиж тусдаг байсан бүх өвчний вирусыг нянг ингээд бактери ингээд бүртгэцээ тий. Энээс өөр юм байх ёсгүй. Ингээд бүх шинжилгээ батлаад ингэсэн байхад дохын вирус гэдэг юм гараад ирсэн гэдэг. Дохын вирус гэж юу гэдэг юм байхгүй. Яг хүн дархлаагүй л болчдөг тий. Тэгээ өөр өвчнөр өвчдөг тий. Тэгэхээр эн чинь өөрөө байхгүй штэ гэсэн асуудал хүртэл гарч ирж байгаа байхгүй тий. Ер нь бол дохын хувьд бол ярихад дох гэж бол оншил 50 гаруй өвчнийг дох гэсэн онштай гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо эмчнэрт явуулсан тусгай дотоод хэрэгцээнд зориулсан юм өдөртөмжүүд байгаа шүү дээ. 50 гаруй өвчний шинж тэмдгийг дох гэсэн онш тавиа гэдэг. Бүр цанаас нь зааварлцсан. Гэхдээ ер нь чи бас түрүү хэллээ. Доохыг бол одоо чинь тодорхой хэмжээний вирусээр үүсгэгдээд байна гэж ярьж байгаа. Гэхдээ бас хараад бус энэ эрдэмтэн судлаач нар мэрэгжлийн ус бодоход доохын вирус гэж яг юм байхгүй юм байна. Энийг бол сүүлийн 20 гаруй жил бид нар энэний хойноос явлаа, судлалаа. Бусад бол хүндрэлт нь мэдэгдэж байгаа энэ вирустай адилхан доохын вирусыг ялгаж аваад өөр нэг эрүүл амьтанд бол одоо тэр вирусыг тарихад суулгах мөн яг тэрний бие организм дээр бол болж байгаа энэ өөрчлөлт юмнуудын одоо өөрчлөлтөөр нь дамжуул тэр вирус байгаа үгүйг баталдаг юм байна л да. Тийм боломж байхгүй юм байна. Доох гэдэг бол хүнсний химээр хүний янз бүрийн одоо чинь вакцинжуулалтаар хүний дархлын систем нь өөрөө эвдрээд тэгэд өөр бол одоо янз бүрийн одоо идэгшгүй юм өвчнөд болж байгааг л бүгдийг хавтгаар бол доох гэсэн юм шиг байна. Тэгэд хамгийн гол бол юм болохтой зэрэг чинь бас бэлгийн замаар бол энэ халддаг гэдэг байгаа шүү дээ. Энэ ер нь бол ч түрүүхэн хэлсэн бэлгийн замаар халддаг гэдэг. Тэгвэл зэрэг чи ер нь энэ номон дээр бол одоо Америкийн эрдэмтэн Уильям Далийн энэ сүрлийн өрөөд гэдэг номон дээр бол юу гэж бичиж байгаа гэдэг зэрэг ер нь 50 оны бол ихэнх үеэс эхлээд Америкийн тодорхой гадаад бодлого юм бол нэг том одоо жанжин шугам 3 дахь ертөнцийн орнуудын хүн амын тоог бууруулах буцаашлууд хязгаарлах.
3 дахь ертөнцид одоо болж байгаа энэ хүн амын бол энэ тесрэнгүй бол одоо өсөлт төвч нь ер нь дэлхий манай энэ гаригийн соёл иргэншилд занал хийж ирэх гэсэн ийм загвар номлолоор яваад байгаа. Өндөр. Тэгээд энэ одоо эрдэмтэн хүний бол хэлж байгаа энэ бол фашист бодлогын үргэлжлэл юм аа. Тэр 3 дахь рейхийн явуулж исэн фашизмын одоо хүнийг бол одоо үйл дүрээр нь сонгон одоо үржүүлэх тийм үү? Евгеник бодлого гэдэг шүү дээ тийм. Евгеник бодлого. Яг энэ евгеник бодлогын энэ Малцузианский онол гэж үүдэг шүү дээ. Энэ онолын бол үргэлжлэл юм аа. Энэ бол хүн төрлөختнийг үнэхээр чимээгүй тахал болсон ийм өвчнийг үүсгэж байгаа юм. Хүмүүс өөрсдийнхээ гараар өөрснөө тодорхой уушигтай бодлоготойгоор хийгээд энэ шүдэл хийгээл ийм юмыг л хүмүүст хүргэх гэдэг. Би бодоод тахтал нэрээ тийм. Жишээлбэл эдийн засгийн өсөлтөөс хүн амын өсөлтөнд авах юм бол тухайн улс ядууралд ордог учраас одоо жишээлбэл одоо Монголд орж ирсэн гой нэртэй бодлогод байна шүү дээ. Төрөлтийг нэг яадаг чи байлаа. Нөхөн үржихэн эрүүл мэндийн шиг тий. Эсвэл бол гэр бүл төлөвлөлтийн асуудлаар том төслүүд. Эдгээр дандаа ингээл одоо эргээ харахад бид нар болцох хэмжээний хэлэх би бүр ингээд ухаалцсан байхгүй яасаар 600 мянган хүний бид нар зөвхөн абортоор алаа хийсэн байна гэсэн хугацаа. Энэ юу юм гэсэн чинь нөгөө нөхөн үржихэн эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн бодлого гэдгийг ч үр дүнд одоо коммунизм үед цаазалсан 37 мянган хүнээс ч илүү хүнийг алчсан байна шүү дээ тийм юу бодож байна. Тэгээд таны номыг уншсан өсөлтөөр бүр ингээд асуудал бол үнэхээр хүнд байгаа байна гэдгийг ойлгоод энийг бол одоо Монголын ард түмэн, Монголын сэхэтнүүд энийг олж орж хүмүүст хүргэж бид нар өөрснөө энэс одоо болгоомжиж өөрсдийгөө болоод энэс хамгаалахгүй бол ийм бодлого үнэхээр чи түрүү хэллээ. Энэ бол биднэрт зарлагдсан байж байгаа тийм далдтай юм байхгүй. Тэгээд залбаас нэг сурвалжид зарлагдсан юм байж л хэлсэн шүү дээ. 3 дахь ертөнцийн орнуудад зарлагдсан байж байгаа. Энэ номон дээр байж байгаа шүү дээ. Эднэрийн бол одоо хүн гэж хэний хүн гэж үзэх үү? Өндөр цэнхэрнүүдтэй шар устай ийм ари төрлийн хүмүүсүүдийг л хүн энэ бол хүн төрлөختний дээд одоо ноён төрөлтөө. Тэгээд ямар нэгэн арьс нь бол одоо чинь саар одоо те одоо борөнгөт ингээ болоод иглэнгуул энэ үрээ хүмүүс нь одоо доод зэргийн ийм усууд хүн төрөлтөнгүүд эдгээр ажилтны төрөлтөнгүүд гэж бүр энийг нэрлэдэг тухай. Энэ бол номон дотор асар олон бол ишлэлүүд байгаа. Энийг аваад хүмүүс хэрэг үнэхээр энэ дээр бол итгэхгүй бол энийг аваад цааш нь өөрснөө энэ ишлэлүүдээр нь ороод албан ёсны бичиг баримттай танилцаад энийг боловсруулах судлал бол интернет болчихсон шүү дээ. Тийм байна. Ялангуяа сүүлийн энэ интернетийн орчин чөлөөлөлтөний дараач дэлхийн нийт их олон хүмүүс самун болоод байгаа. Иймэрхүү нуус баримтууд байнга ил тавиа тий олж унших хүмүүст бол дэлгэтэл байгаа юм билээ шүү дээ. Үзэхэд бүгд л байж юм л шүү дээ тий. Тэгэхээр нэг талаар энэ айгүй тийм гутран юм шиг. Гэхдээ нөгөө талаас нөгөө нэг бодлого хийж ирсэн хүмүүс ч одоо бууж өгöd эхэлж байна. Либерализм сүйтлээ шүү. Хамгийн сүүлд тэр Фукуяма хүртэл гэсэн мэл шүү дээ. Түүхийн төгсгөл тий. Либерализм ялах тавилтантайгаа дөнгөж ясны дээр хүү юм болохоо байлаа. Буцаараа гоё. Нөгөө төрийн хяналтын зохицуулт чинь байхгүй бол нөгөө үндэстний өөрсдийн дотоод зохицуулт байхгүй бол хаос тараа чи сүрлээ шүү дээ. Дорой хайгаад нэг жижиг ном гаргацсан байгаа байхгүй тий. Тэр би гайхаад гээд яахаар ингэж иргээд идэнэ гэсэн. Лавл энэ хоёр ноноос асар их мэдээлэл авсан л да. Тэгээд сүүлд би яхаа танаас үзсэн дээр юу хүнсэргийн үйлдвэрлэлийг хайгаад болтгүй. Яг юм бол юм дээр очиж Масудрын нэгтлэр хажид очиж чи төв дээр нас байхгүй байгаа байхгүй. Хүнсэргийн үйлдвэрлэл нь за энэ хүнс энийг эдийн засаг байлаа гэхэд тэр бол боловсролын тогтолцооны асуудал тий ном гэж би сонссон. Тэрийг би яг уншиг болохоор зөв нэг танаас тодорхойлж байна. За Юунийг бас гаргасан 3 дахь ном бол хүн сүргийн үйлдвэрлэл гэдэг ном бий л дээ. Тэр бол англиараа бол Down as Down гэсэн тийм ном байна. Тэрийг бол Down-ы синдром гэдэг нь Down as Down гэдэг бол бид нарыг яг ингээд махчлан орчуулсан бид нарыг усан тэнэг хүмүүс болгож байгаа гэсэн үг л дээ. Би тэрийг бол монголчлоод Монголд буулгахад хүмүүст хүргэх үүднээс хүн сүргийн үйлдвэрлэл хүн байна уу байна. Гэхдээ бид нарыг сүрэг хүмүүс болгоод байна. Тэ бидэнтэй амьтан адуус шиг ийм сүрэг хүмүүс болгох гээд байгааг бүр сургуулаас нь цэцэрлэгээс нь тодорхой бодлоготойгоор ийм улсууд ингэж явуулаад ийм арга замаар хийгээд байна гэдгийг л энэ Джон Гата бол энэ хүн сүргийн үйлдвэрлэл гэдэг номонд бичсэн байгаа. Джон Гата бол өөрөө Америкийн боловсролын салбарт 26 жил багшилсан ийм багш сургууль муучлагч хүн шүү дээ. Тэгээд сүүлийн бол 10-аад жил ер нь бол энэ бүх нийтийн албан боловсролын тогтолцоог эргэж харъя. Энд одоо байж байгаа энэ үзэл санаанууд нь бол үнэхээр бид нарыг
үнэхээр тэр сүүл рүү түлхэж байгаа бидний хойч үеийг үнэндээ бол алж байгаа юм бодлого юм байна. Энийг хүмүүсээ та нар олж хараач, ухаараач, ойлгооч. Энийг засцгаая гэсэн ийм бол одоо бүр зөвхөн Америк биш, энэ бол баруун Европ, дэлхийн бол олон улсад л энэ ном орчуулагдаад гараад энэ бол тодорхой хөдөлгөөн бүр зохион байгуулалтанд орсон юм том хөдөлгөөн шүү дээ. Манайх л одоо яг энэ таны тэр хүн зэрэг үйлдвэрлэлийн төвшнөрөөгөө боловсролын салбараа шахаж байна л да. Яг л дэлхийн стандартын юм чи бидэнд нийцэх хэрэгтэй гэдэг. Ер нь маань харьцаглаад хийж байгаа. Манайхан болохтой зэрэг чи манай нэг эрх баригчид бол дэлхийн стандарт бусад орнуудад ийм байдаг гэдэг байхгүй. Хүчний орнууд ийм байдаг. Тэд нар бол зөвхөн бид нар телевизээр харж байгаа ямар нэгэн бол одоо айлчлалаар яваад нэг зочд буудлын цонхоор харах нэг дэлгүүрээр нь ороод гарахт бол мэдээж тентхийн одоо барууны нийгэмд байж байгаа энэ бүх асуудлын одоо мөн чанарыг бол ойлгож авч чадахгүй шүү. Наслаханы зөвхөн амьдралсаа гаргадаг болт юм яг тэр жишээ юм байна шүү. Тэгтээ зэрэг чинь л ер нь тэндээс бол одоо явуулж байгаа бодлогоодыг дандаа дэлхийн хөгжилтэй орснууд ийм байна гэдэг байгаа. Гэвч миний бол хэлэх гээд байгаа энэ номноос бол одоо ингээд олж авсан одоо мэдээллийн бол энэ хэмжээнд юу гэж хэлэх гээд байгаа. Тэнд байгаа улсуудын ч гэсэн амьдрал бол асар хүнд болсон байгаа өнөөдөр. Үнэхээр магадгүй зарим үед бол биднээс ч хүнд төгсөлдөж байгаа. Тэд Америкчид бол жишээлбэл ерөөсө боолууд гэсэн. Зээлийн тогтолцоотой учраас юм авсан бол тэрийг төлөхийн төлөө бүх амьдралаа дуусгах. Тэр бол үндсэндээ бол мангар амжилттай өрхөн ажлаас гарах юм бол байхгүй. Тэ? Удирдлагаас зөрөх юм ажлаас хаалгаж амьдралгүй бол. Гэтэл нөгөө асуудал чинь бүрсэлтэй. Дарамт нь бол амар. Тэгэж барыг харьцуулахад Монгол нь харьцаагүй гайхамшигтай гэдэг. Одоо болохтой зэрэг ердөөс нь үйлдвэрлэлийн бол ер нь үйлдвэрлэлчин бол үйлдвэрлэл хуваарлалт хэрэглэе гэж байдаг шүү дээ. Ер нь 1971 оны одоо долларын алтан баталгаа цуслахаас өмнө бол зөвхөн банкны зээлүүд үйлдвэрлэлийн шатанд зээл хэрэгждэг гэсэн байна. Зээлийг одоо зээл болгодог гэсэн. Зөвхөн үйлдвэрлэлийн шатанд. Одоо бол тэр алтан баталгаа цусласнаас хойш одоо бол үйлдвэрлэлийн шаталтанд олгоод хэрэглээний шатанд бас зээл болгоцсон. Үйлдвэрлэж байгаад нь зээл өгнө. Энд бас зээл өгнө. Аман хэрэглэж байгаад нь зээл өгнө. Энэ бол одоо энийг регономика гэж нэрлэдэг л дээ. Регний эдийн засаг. Одоо регний эдийн засгийн бодлого гэж нэрлэдэг. Одоо тэгэж явсаар байж байгаад ер нь Америкийн одоо чинь дундаж гэр бүл ийм ихэнх нь бүр дийлэнх нь үнэмлэхүй дийлэнх нь бол үнэхээр өрөөндөө бол живцэн байгаа байхгүй. Тэд нар өнөөдөр бол одоо чинь байр сууцтай, машинтай одоо бусад хүний хэрэгцээний юмнуудтай байлаа гэж бодоход 100 төгрөг гэж ингэж бодоход тэд нар бол 103 105 төгрөгийн өртөө байна. Өнөөдрийн байдлаар. Тэгэд ер нь сүүлийн үед бол одоо бас хүмүүс анзаарч байгаа Америкийн ер нь иргэд болохдоо юм худалдаж авахгүй болохдоо зэрэг энэ эдийн засгийн систем одоо нурчих гэж байна. Тийм үстэй. Тэгэхээр бүх нийтийн энэ бол хэрэглэгээ энэ бол эргэлтийг одоо нэмэгдүүлэхгүй бол хэрэглээний зах зээл хэрэглээний энэ юм чин болохтой зэрэг чин бол яг либерал эдийн засгийн цаад мөн чанарын тохиол асуудал. Тэрийг бол одоо мэдж байгаа бол бид нар хүмүүс компьютер байсан бол зүг зүгээр дэлгэстэй байсан бол одоо хавтгаа болоод заавал бол одоо нэг машиныг бол чи олон жил унаад тэрийг 2 жил болоо соль тийм үстэй. Энэ гэрээ бол одоо энэ одоо сандлыг бол одоо чи 5 жил болоо заавал соль. Энэ бол одоо хуучирсан хамаагүй энийг хогдоор гаргаж эдийн засгийн өөрийнх нь тогтолцоо нь ингээд бол хийгээд өгсөн. Үнийг бүр шахаад тий зах зээлийн тэгээд байнгын бол чи өрнө байна. Байнгын нөгөө худалдаа авах дарамтанд байдаг. Байнгын худалдаа авахд дарамт нь тэгээд хүний бол янз бүрийн байдлаар бол телевизийн суртаан ном сони хэвлэлүүдээр бол хүнийг өрдөөсөө үндсэндээ бол одоо чинь хэрэглэгчийн юм зомби болгоод ажиллаж байгаа юм л да. Тэгшээ бол одоо чинь хэрэглэгчийн юм зомби болгоод ажиллаж байгаа юм л да. Тэгшээ тэр бол дэлгүүрүүдээр ороод хүн өөрөө ингээд мөнгө ингээд тоолоод имрээ тоолоход бол хүн судалгаа хийсэн байна л да. Хүн мөнгийг бол бас жоохон бодож зардаг байна. Тооцоод байдаг тий. Картаар зүгээр ингээд уншуулж яхад хүн бол нэг юм авах гэж ороод 3 юм аваад гараад ирдэг. Гэртээ ирээд үзсэн чинь 2 юм нь бол төдийлөн хэрэгтэй биш. 2 юм авцсан л байдаг. Яг ийм замаар бол хүн нэг талтаа бол одоо чинь банкын өдөр тутам бол ажиллаж өдөр өрөө багасгаж байгаа бол нөгөө талд нь тэр өр нь бол банк томорч байдаг. Яг энэ эдийн засгийн өөрийнх нь энэ бол механизм л юм. Энэ бол хөгжил гэдэг байна шүү дээ. Манай энэ орын хөгжил гэдэг байна шүү дээ. Тэр тий. Энэ бол банкын мөнхийн өрийн дарамт
Өрийн дөнгөл юм. Тийм л юм байна. Энэ бол хэрэглэгчдэрч баг буруу орн дээр ч гэсэн хэрэгжил өгдөг. Ерөнхий бодлогын түвшин бол адилхан. Одоо жишээл баг буруу орнууд бас зээл өгөөд л нөгөө автобуснуудаа тусламжаар оруулж ирж байгаа бүх юм нөгөө заа данаа ингээ яваад байгаа. Одоо ер нь тэгээд ямар нэгэн бид нар нөгөөдхөн төлөх гээд үзээд идэг болчдөг. Одоо ямар нэгэн байдлаар бол имийг бол үйлдвэрлэх бол ямар нэгэн асуудал болсон шүү дээ. Тийм. Одоо хамгийн гол бол асуудал бол тэрийг борлуулах асуудал. Тэрийг зээлэрч хамаагүй борлуулах асуудал. Хэрвээ борлуулалт байхгүй болчтой бол одоо нэгэнт бий болгоцсон байж байгаа тэр асар олон үйлдвэрлэлүүдийг гомих хэрэгтэй болно. Хүмүүс үйлдвэрлэлийг гомих болгохдоо зөрчил цомгоход их болоод хүмүүс гудамжинд гарангууд нийгмийн докторгүй байдал бий болно. Нийгмийн докторгүй байдал болгоцсон улс төрийн докторгүй байдал орно. Тэгэл ингээл бүх юм эмх самбараагүй имэйл юмдал орчих. Ийм байдалд либерал эдийн засаг биднийг авчирсан гэж байна. Тийм. Яг тэр нэр мэдээ тийм. Яг энэ нэр мэдээ авчирсан гэж байна. Яг өнөөдрийн энэ байдал бол өнөөдрийн энэ өдөр бид нэрийг боожгаад нэг талаасаа бол магадгүй дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн төвшөртэй үе бид амьдарч байгаа. Тийм ээ. Бүр өндөр түвшний зарим судлаач нар гарцсан хамгийн дайны өмнөх нөхцөл хамгийн тогтворгүй нөхцөл амьдарч байгаа. Ийм учраас л энэ номыг би орчуулдгийн гол нь болохоор хүмүүсийг манай эрх баригчдыг олж уншаасаа тий эн чинь бол бас нэг Монгол улс гэдэг айл гэрийг авч байгаа хүн бол төрөл бүрийн бол олон талын мэдээлэлтэй эндээ дүн шинжилгээ хийдэг тий харьцуулж үздэг өөрийн гаргаж байгаа тэр олон зөвлөгүүдийн яриад байгаа ямиг Монгол хүний нүдээр Монголын албаны язгуур гიშгийн үүднээс хардаг тэр өнцгөөс хардаг юм байгаас л гэж хэлдэг. Би бүр анзаараад байхад яг л тэгж анзаардаг байгаа. Энэ Япон, Өмнөд Солонгос, Тайван гэх мэт улсууд харахад харьцангуй тийм үндэсний маягийн төр улсууд юм шиг байна. Тэ? Бүх бодлогоор ингэ савдаггүй. Өөрийн эрх ашигтай айгүйх асуудал авчаар тэмдгийн эрх баригчид гараад байна тий. Ер нь бол гэж гараад байгаа. Чигс зөв хэллээ. Япон, Хятад, Солонгосын бол одоо чинь эрх баригчид энэ одоо баячууд тий олигархууд нь бол үндэсний чиг баримжаад байгаа. Тийм. Харамсалтай нь манай одоо энэ олигархууд их баригч нар бол дандаа гадагшаа өөр бол гадагшаал чиг баримждаг. Өөр харийн улс руу барууны Америкийг тэмцтэй баруун руу ийм чиг баримжаатай ийм байна гэдгийг л бид нар олж харгасаа л гэж. Тархины түн зүргийн нэг хэсэг болчихоор хичнээн мөнгөтэй байгаа ш нэмэргүй гэж би тантай ярьж байхдаа гайхаад байсан. 17 оны хувьсгалын дараа Оросын бүх баячууд ванг өнгүүд хамаг алт мөнгө бүх юм аваад л гарсан гэдэг тий. Дэлхийн хамгийн баян хүмүүс л гарсан. Гэтэл дэлхийн 2 дугаартай эхлэхэд тэнд нэгч бизнес вэ, нэгч баян хүн, нэгч баян хүн болдог тий. Тийм учраас бол манай бас энэ олигархууд мөнгөтэй, хөрөнгөтэй ийм улсууд бол ойлгох хэрэгтэй. Хүн зөвхөн өөрийнхөө их оронд л баян байдаг. Хүний нутагт мөнгөтэй очиод амьдрчин гэж бодож иж болно л да. Гэхдээ тийм амьдралын энэ систем боломж өгөхгүй шалтлаа тавьчих юм байна. Тэр боломж өгөхгүй яг энэ чинийхээр бол өмдөнд шүлдэхгүй. Тийм л юм байна тий. Дараа нь би таны харин энэ хоёрыг бол олж уншсан. Мухардл. Үнсрийн үйлдвэрлэлд энэ ногоо юм биш үү тий? Энэ мухардл. Тэгээ ингэсэн чи энэ дээр улс төрийн үзэл санааны алд орчих. Яг энэ рүү орж ирсэн. Яг либерализм үндэстэй мухардлыг орж байгаа нэг батлагч юм. Тэгээ энэ бол бүр бор суурьтай. BBC телевизэн юм. BBC телевизэн бол 3 ангитай юм мухардл бидний эрх чөлөөний хүсэл мөрөөдөл юу болчихоо гэсэн асуулт тавиад энэ автор бол энд хариулж байгаа байхгүй. Ер нь бол ардчлал, хүний эрх, зах зээлийн одоо эдийн засаг гэдгийг бол энэний бол хамгийн гол цаатлын тулгуур болоод үзэл санаа нь хүний нийгмийн эрх чөлөөний тухай үзэл баримтал байсан байна. Тийм шүү дээ. Анхных тийм эрдэл тэр чинь либерал гэдэг эрх чөлөө. Тэрний бол зөвхөн нэр томьёо нь үлдээ. Тэрний агуулга нь ондоо болцсон байгаа байхгүй. Агуулга. Бас нэг юм үг гэдэг шүү дээ. Ер нь эрх чөлөө гэдгийг бол хон чин хоёр бол өөр өөрийнхөө ойлгодог гэдэг үг гэдэг шүү дээ. Тийм тийм. Эрх чөлөө гэдэг үгийг хон болохтой зэрэг бол чонд идэвхтэй байх. Амар чимээр амьдрнаа гэж ойлгодог. Ач нь бол хоньыг хэрэг. Хоньыг идэх хэрэгтэй гэж ойлгодог. Хоньыг бол одоо бол шин дөлөөр гитж идэхгүй нэг дуртай чөлөөтэй идмээр байна шүү дээ тий. Ингэж л юм байхгүй. Тэгвэл зэрэг бол зүгээр ямар нэгэн үгийн гой өгнүүд өгдөг шүү дээ. Энэ юмнуудыг гэж бодхоосоо илүү энэний цаана ямар үр дагавар, энэний цаана мөн чанар байна гэдгийг л
манайхан судалж Шалтгаан. Энэ ямар үр дагаварт хүргэж байна? Бусад орнуудад ямар үр дагавар хүргэж байна? Манайд яг ямар шатандаа явж байна? Ямар үр дагавар хүлээгдэж байна? Тийм. Харьцангуй бидний харах нь бол дэлхийн улс орнууд энэ замаар чинь дараа гарсан юм байна л ш. Бид нэг хөгжлийн зам дайрч харах тухайг дандаа боддог болохоос бас ийм нөхрөө урчих тохиолдлуудыг бас бид нар хараад байна юм байна. Энийг харахаар нөгөө нэг Латин Америкч яагаад юм болцсон, нөгөө баялагтай Африк яагаад юм болцсон бүгд л байна л ш. Бид нар яг энэ Беркенсийн номыг уншихгүй явах юм бол тэр нөхөр л орох юм байна л ш. Энэ Латин Америкийн ард түмэн бол одоо юу гэдгийг тэнд бол одоо ядуурлаг, уйлмжлал, ажил хөдөлгөөнд байгаа болж тэд нар залхуу улсууд биш шүү дээ. Тэд нар байгалийн баялаггүй улсууд биш байхгүй. Асар их байгалийн бэлэгтэй, асар хөдөлмөрч улсууд. Гэхдээ тэд нар бол өнөөдрийг хүртэл бол мөнхийн ядуурлалд амьдарч байгаа. Тийм ээ. Энийг бол ядуурлыг яаж бий болгож байгааг бол Джон Перкинс бол энэ Ули Мэнгдэл одоо Адам Кёртис энэ бол яг энэ тэднийг нэг л тэр хүмүүсд төрж байгаа. Тийм. Барууны орнууд ягаад бага бүтэмжтэй өндөр цалинтай ажиллаа сайхан байдаг. Бид нар 3 дахин ажиллаж ягаад 5 дахин бага цалин авдаг юм гэнтэй асуудал байна. Тэгэхдээ үндсэндээ барууны орнуудын нөхцөл байдал ч бас энэ рүү орсон. Манайхны одоо ингээд монгол хүний үнэмшийг дээшлүүлээ гэдэг бол зөв. Тэгэхдээ бол одоо янз бүрийн одоо ингээд нүүлдвэрчний хэлээс бол монгол хүний цалин ингээд нэмэгдэх зэрэг бол одоо амьдрал ингээд гэсэн энэ бол бас л төрөгдөл байна. Асуудлынхан бол яг тэр гол гогцоог нь олж харахгүй байхгүй. Тийм байна. Асуудал бол бид хүмүүс үзэгдлээ болгосон. Тийм учраас бол энэ асуудлаас бид нар хязгаар гарах уу гэдэг чинь ямар нэгэн юмний үр дагаврыг шалтгаанаас нь бид нар салгаж ойлгох хэрэгтэй. Тэрийг нөхцөлдүүлээд байгаа шалтгаануудыг нь хэлж олж байгаа. Одоо тэгэл манайхан бол үр дагаврыг залхах бол хээл гахуул одоо авилгал азар авлаа гэл ингээл одоо ямар нэгэн одоо чинь үл үзэгдэхийн биеттэй л ингээл бид нар үзээд энэ баг юм тэмцэн муу төрөлх муу шинж шүү дээ. Тэгэхээр чи өөр нөлөөтэй өөр шал нөлөөтэй. Ер нь бол ингээд либерализм одоо тэр энэ улс төрийн бол үл санааны алуурч гэж энэ мухардл гэж номон дээр анхны либералийн үзэл санааг бол яг томьёолж онлыг нь боловсруулж тодорхой загвар хийжсэн яг энэ улсууд нь өөрснөө бол энэ дээр камерын өмнөөс ярилцлага хийсэн байж байгаа юм дээр. BBC телевизийн сурвалжлагч нь эдгээр тэгтээ бол бид нар ийм юмнуудыг бол бид нар үнэн гэж бодож ирсэн гэж. Одоо бол ингэж байгаа шүү дээ. Зөвхөн хувийн эрх шиг та нар дээдлээ. Тэ? Хувийн эрх шиг хувь хүн баян байвал нийгэм баян байдаг гэсэн. Ийм үзэл бод. Ер нь бол энэ улсуудын бол одоо нэг чам сонирхуулаад ингэж хэлэхэд энэ дотор бол гол бол та бүхэн мэдж байгаа одоо чи түрүү ярьжсэн нөө Милтон Фридман гэж байгаа. Милтон Фридманы бол яг одоо өөрийнх нь хувилгаан багш нь юу гэж шүү дээ одоо Австрийн бол аристократ Фридрих фон Хайек гэж байгаа шүү дээ. Хайек. Тийм. Энэ хүн бол либерализм гэдэг ном нь нэлээд одоо гарч. Тийм. Одоо манайд бол одоо ингээ либерализмын гол бол тэгэл одоо Атлантын нурууг яг тэний боолчлт хүрэх зам энэ төргээд тэгээ боолчлт хүрэх зам янз бүрийн ингээ ном. Тэр нь бол их гой нэртэй хүмүүст бол анх ингээд яг одоо мөн чанарыг нь олж харахгүй бол их гоё үнэн юм шиг тийм биш байгаа байхгүй. Тэгэд энэ улсууд нь болох зүйл нь ер нь хүн гэдэг амьтан бол байнгын бол зөвхөн хувийн эрхийнхээ төлөө амьдрдаг тий зөвхөн бол өөр хүмүүсийг одоо тий шулах мунжих ийм санаа бодолтой ийм хүмүүс байдсан байна гэсэн төрөлх мөн чанар л ийм юм байна. Хүн ердөөсөө биологийн машин юм байна. Өөрийгөө бол одоо чинь өөрийгөө нөхөн үржүүлэхийн төлөөх ийм байгалийн юм бодгол юм байна гэсэн ийм бол онл загвар дээр л энэ систем бий. Эдийн засаг үйл үзэгч хар бүхнийг зохицуулчих юм байна. Хүн бол мэддэг хүн байна. Тийм. Одоо нөхцөлөд тэгж ярьдаг либерал эдийн засгийн үнцэртэл тэгж ярьдаг. Тийм. Тэгээ одоо бол буцаад нөгөө кейс рүүгээ буцъя тийм нэ. Яг дэлхийн 1-р тань дээр яг кейсээс гарчихсан шүү дээ тий. Тэгэл за ер нь зарим нэг зохицуулт хэрэгтэй юм. Ер нь энэ хаус төвшний оролцоо туйлын аюултай байдалд орлоо гэдэг рүүгээ л орж ирсэн. Одоо хаусын онлыг эргээд зохиодлоо гэдэг үр дүн байдаг. Цаг маань баг учраас 4 ном ярина гэж хэлэх юм байна. Уг нь 2 ном болчихдог байж гэж. Одоо харамсчлаа л. Гэхдээ яг хуу та бид нар бол зөвхөн ингээд агуулга талаас нь л ярьлаа шүү дээ. Тий зөвхөн. Тэгэхээр уншчих бололцоо байгаа учраас би харин хаалахгүй байл л да. Тэгээ номнуудыг яг та яг аль дэлгүүрүүдээр хэлж байгаа. Энэ бол интер ном мирийн бол одоо номын сүлжээ дэлгүүрүүд биш лээ. Мөн бишрэлтийн бол доотлын номын худалдаа
талбай хажуудын дэлгүүрүүд байгаа. Тэндээс бол талбай хажууд шүү. Үнэн нь бол гайгүй. Тэ энэ бол өрдөөс энэ бол өөрснөө яг ингээд Amazon дээр бол одоо ингээд интернетийн талбайны дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэнд бол дандаа л зарим нь бол бүр 30 хэдэн долларын үнэтэй. Ялангуяа бол над чиний бол одоо бариад сүрлийн өрөөд бол 31 долларын үнэтэй. А би бол нэг зүрхтэй $5 зарж байгаа. Монголд. Тэ. Өрдөөс хүмүүст хүрээс яг бол одоо номын дэлгүүрүүдийн өшөө нэмэгдэл орж байгаа шүү. Харин тэр тийм 30% нэмждэг шүү. 30% нэмждэг ингээд. За танд ярилцлаганд орсонд баярлалаа. Ямар боловч жоохон уншсны дараа бол жоохон яадаг юм байл. Готордог юм байл. Ийм гişиг ертөнцид байх гэжтэй. Гэхдээ ямар ч бурхны ертөнцийн шиг заримдаа таймширх юм гэдэг. Гэхдээ ямар ч гэсэн ийм номнуудыг маш их хөдөлмөр гэж орчуулахад хүртэл асар хүнд юм байл. Тийм учраас таныг олон нийт хүргэж байгаа. Ер нь энийг орчуулгахдаа бол аль болохоор бол яг тэр авторын бол үгийн сонголт өгүүлбэрийн найрлал яг авторын энэ одоо байдлаар л хүргэе гэж хэлсэн. Ер нь орчуулгын хоёр арга байдаг шүү дээ. Имийг уншаад өөрийнхөө бичлэг арга бий. Эсвэл бол тэрийг уншаад яг авторын одоо авторыг дагаж орчуулах. Ер нь бол энэ бүх номнуудыг бол дандаа авторыг л дагаж орчуулах гэсэн ийм л одоо орлого шүү дээ. Боломж байвал та харин энийг нөгөө нэг юу хэлбэрээр интернетийн нөгөө нэг тоон хэлбэрээр тийм маягаар зарж болох өөрөө би нөгөө шууд мөнгө төлөөд татар компьютер татал уншиж байгаа. Тэгэх юм бол боломжтой. Ер нь бол энэ том номнуудыг бол шууд компьютерийн дэлгэцэн дээрээс уншихад бол хэцүү л дээ. Тэр чинь DPI гэж бол нөгөө цэгийн ягтрал нь бол бага байдаг учраас хүний нүд их амархан цуцдаг. Тэгээ бас их тарга ажиллаж байна. Ер нь бол хүмүүстэй би дахиад ингэж хэлэхэд бид бол ном унших хэрэгтэй байна. Одоогийн бидний амьдарч байгаа энэ нөхцөл байдлыг бид нар өөрсдөө ойлгох хэрэгтэй гэхлээр тэрний дараа өглөөр гарна ойлгох хэрэгтэй. Тийм бүр өглөөр гарна ойлгох. Тэрний дараа яах вэ гэдэг асуудлыг бүгд тэрээс ярилцах хэрэгтэй. Энэ тохиол бол бас судалгаа юмнууд бол хийж байгаа бол юмнууд бий. 90 онд бол бид нар бол ялсан талталгүйгээд орсон юм биш үү гэж утсан. Ягаад гэвэл нөгөө орох гэж байгаа нэг бид нар огт мэдхгүй нагаад орсон байгаа. 21 он ч гэсэн тэгсэндээ монголчууд. Тий. Ер нь яг 21 он чиний яг хэлдэг хэдүүлэн зөв. 90 онд бол үндсэндээ хүн ард Монголын одоо нийгэм яагаад үлсэн ер нь эрх чөлөөний үндэсний эрх чөлөөний тэр хөдөлгөөний л давалгаа байсан шүү дээ. Тэрийг бол шал өөрөөр нэг мэдсэн чинь болохтой зэрэг капитализм болгоод бие бинийгээ хүн хүний шулдаг, хүн хүндээ мөнгө хөвөлдөг, тэ? Янгандаа дайсан. Тий, хүн хүндээ дайсан. Янганд л одоо чинь янз бүрийн мөрөдөө тоглоом гэсэн юмнуудыг бүр нийгмийн хэмжээнд түлээн зөвшөөрсөн энэ нийгэм рүү бид нар гулсаад орцсон байгаа ч гэсэн биш. Тэгээ бид нар ийм юм болно гэдгийг хэн ч хэлээгүй л байхгүй. Тэгсэн. Харин бид нар бол нөгөө Сингапурын өндөр вишин, Times Square-ийн гоё талбай, тийм их нөгөө Парисын юг хараад л эрхчлөөний хөшөө Парисын Эйфелийн цамхыг хараад орчихсон шүү дээ. Төсөөлөд орцсон. Тэгээс ийм нэг юм орё гэж бодоагүй юм л. За танд баярлалаа. Дахин ном гараад би таныг урьна. За баярлалаа. За.